За хүний хөлөө ингээ бас нэг хөөрхөн юм ярилцаад авъя гэж бодлоо. За машины нөө аваар асаацсан жоохон юутай төвхтэй нүггүй юу. За яг түр унтраач тийм үү гайг байгаа. За нэг би Монголд биш Монголд гинэ нэг оройгоор юу гэсэн байхгүй хөргөл дэрлээ гэдэг нэг шоу. Тэгээд нэг одоо Солонгосоос ингээд хайртай дотны хүмүүстэй ингээд бэлэг илгээсэн шүү дээ тий. Тэгээд тэрийг аваад ингээд Монголын айгуу гой үзэсгэлэнтэй газруудаар яваад шоу нэвтрүүлэг хийсэн. Нэг алдартай 5 жижигчин явцсан байсан шүү дээ. Би бол хоёрын таниад нөгөө гурыг танихгүйсэн. За тэгээд тэрийг үзээд би бүр уйлсан. Йоо манай Монгол ороо ямар гоё юм бэ? Монголд очиж байгаад яг ингэж гоё яг энэ дараалалаар нь аялнаа гэж бас бодсон. За тэгээд тэр хөргөл дэрлээ гэж шоу байсан чи би өөрөө энд хөргөл дийжгээд явж гинэ. Хөргөл дэрлээ гэдэг. Бууз хийгээд буузаа ингээд хүндээ өгөхгүй байрныхан гадаа хүлээгээд ээж гин. За тэгээ хүлээгээд ээж байхдаа бас хөрхөн яриа хийчихье гэж бодоод тэгээд за би ч нь бол коуч те. За тэгээд зарим хүмүүс намайг тэгсэн коуч ээжээс бууз хийлээ мийлээ гэд. Ер нь коуч хүн бууз хийж болохгүй гэсэн юм байхгүй. Монгол хүн болгон буузаа хуушураа хийн. За тэр дундаа би бас айгүй тийм хоол хийх дуртай төрлийн хүн байгаа. За тэгээ бууз хийснээрээ би яаж байгаа вэ гэхээр одоо урдны миний бууз хийдэг төвшнөөс миний левел ахисан. Би олон төрлийн юм хийж бас сурж байна. Яг энэ далимдаа ингээд би чи мастер тоогооч зөвлөгөө авсан учраас за тэгээд би ч одоо коучингөө өгж байна тий жимдээ явж байна. За тэгээд зөвлөгөө мэдээлэл хүргэж гин. Одоо YouTube дээрээ бичлэг хийж гин. Одоо TikTok дээр удахгүй би лайв хийж эхлэх гэж байна. За TikTok минь яг одоогийн байдлаар 991 subscriptionтай байгаа. Тэгээд нөгөө 1000 болох юм бол 1009 хүндэт байгаа. Ингэх юм бол би лайв хийгээд эхлэх юм байлээ. Тэгээд би яг ингээд аль болох Америкийн зах зээлээс тий одоо мөнгө олох гээд ингээд хичээж байгаа тий. Миний одоо яг ийм сарын орлого шүү дээ тий. Яг сарын $30,000 байх юм бол би яг ийм гоё би яг окей би яг болж ийн гэж бодох гээд байгаа байхгүй юу. За $10,000 зарлагандаа явна 20,000-ын одоо би тий хадгална одоо ингээд ирээдүйд хөрөнгө оруулалтын аялна гэдэг ингээд бусад зүйлдээ ингээд зарцуулах гээд байгаа. Тэгэхээр хийсэн бүтээсэн бодсон юмнууд их байгаа. За тийм учраас би бас ингээд тий олон төрлийн юм хийдин шүү. Тэгээд одоо коучингийнхаа зөвлөгөөг өгнө, бичлэгээ хийн, эдитээ хийн, бууз хийн. Ингээд инхээр чи одоо ингээд нэг хүний ингээд нэг юм амьдралд багтахгүй айгүй их юм болоод байгаа. За тэгэхээр яаж байгаа вэ гэхээр би энэ буузыг ганцаараа хийгээгүй. Би хүнтэй хамт хийж байгаа. За тэгэхээр яадаг вэ гэхээр би илүү их энэ буузан дээр мэдээж би оролцдог одоо ингээд тий яг завтаа үедээ би махаа татаад ингээд илдээл чимхээл тий тий илдэдгүү маа. За гурилан дээр бол perfect хүн байгаа. За тэгэл би ингээл завндаа би ингээл махаа татаал тий ингээд завтаа явах юм бол чимхээл. За тэгэд яадгүй гэхээр илүү их би промошн дээр нь ажилт юм аа тий. За тэгээд тэр буузыг манай гэрт хийж байгаа учраас тий яаж байгаа вэ гэхээр одоо хүргэлтэндээ би бас гардаг тий би хүргэлтээ ажиж өгдөг би өөрөө промошн хийж байгаа би бас гар бие оролцож байгаа учраас ингэж байгаамаа. Тэгэхээр та нар маань бас гоё зөвөр ойлгоорой. Тэ ер нь ингээд Америкт байгаа хүмүүс чинь янз янзын аргаар л мөнгө олно. Би тэ худлаа хийлээгүй, хулгай хийгээгүй, левер хийгээгүй, тендер идээгүй тэ би олигархын хүүхэд биш. Өөрийнхөө одоо үнэн цагаан хөдөлмөрөөрөө би мөнгө олж яваа. Тэгэхээр би энэ дэр нэг бууз хийхэд надад бол тэ бууз хууршур хийхэд надад бол нэг амир тэндээс ичсэн юм байхгүй. Би коуч байлаа гэд миний нөхөр траканд явдаг байлаа гэд би тэ би өстө бууз хийж байгаа гэдэг надад тийм нуусан тэгсэн ингэсэн юм ямар шалтгаан байхгүй зүгээр шалтгааны хаяар нь тайлбарлахад би сарын $30,000 олмоор байгаамаа. За тэгэхээр бууз бол ерөөхдөө айгүй их одоо ингээд яг хийгээд эхлээд ингээд харж яхад айгүй их ажиллагаа ихтэй идэм бэ тэ. Ингээд нөгөө баг ингээд уцааж харалтах заагүй хүү яана би ч бүр нөгөө рили хийгээгүй штэ гэл ингээд тэгэл нэг харахад ингээд коучингийнхаа зөвлөгөөг өгөх цаг болсон байх жишээний тэ. За ингээд гих мэтчлэн амьдралууд айгүй завгүй хэм нэмэлтээ явж байгаад одоо ингээд нэг барилтаа орж ийн тэ барилтаа ороод за яг энэ үед нь гэс буузаа хийчихье тэ буузыг бол нэг өдөрт нэг 2-3 цагт л хийдий олон их хийдгүү ягаад тэгэхээр ингээд нөгөө бүх юм нь бэлэн махаа татцсан байхад тэгэл амтлал орхичин тэ амтлал гурилан амраагаад энэ хооронд нь одоо рилийнхаа санаа гаргаж ирээд бичин тэ бичлэгээ хийн за тэгэл тэр хоорондоо буузаа чимэгч дуусныхаа дараа тэ нөгөө махаа амталтай хоорондоо ингээд санаа манаагаа гаргаад бичлэгээ хийгээл тэ дуусангууд нь өөрчлүүлээд эдитээ хийгээл завсар таймд ч гэдэг юм ингээд цагийн менежмент бас их айгу тийм хэрэгтэй юм болов уу гэж бодсон. За тэгээд та нар минь өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За илээд байгаа хүмүүс минь миний буузыг авж байгаа, хонширыг авж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа.
тэгээд та нартай аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Өнөөдөр 7 сарын 3 4 Жулай одоо албан ёсоор өнөөдөр маргааш 2 Америк албан ёсоор амарж байна. За тэгээд одоо үндэсний сайхан баяраа тэмдэглэж байна. За тэгээд Монголд бас фэйсбүүк орохоор маш гоё байна. Бүгдээрээ Монгол дээл хувцсгонороо өмссөн айгу гоё харагдаж байна. Тэгээд яаж зүгээр ах үгээ хөргөлтөнд гарахтаас ингээд Монгол юм хүннүү загвартай бас гоё юм дээлээ өмсөд гарч ирсэн байгаа. Ингээд хэлж их гангаа. Уул нь яг ийм бүстэй байхгүй. Тэгээ бүс нь арай жоохон сүртэй бас чирж мэрж явдаг болохоор өнөөдөр яг ингээд даруухан бүс бүсэлсэн байд юм аа. За окей. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя түр баяртай. Дараагийн бичлэг болохоор та нартай бас ийм гоё коучингийнхаа зөвлөгөө мэдээллийг хүргээд явах болно. За тэгээд ерөнхийдөө миний YouTube channel дээр яг ихээр би коучингийнхаа мэдээлэл зөвлөгөөг өгнө. За тэгээд дээрэс нь лайфстайл орно. За дээрэс нь аялын одоо бичлэг блогууд орох болно. За тэгээд баярлалаа баяртай. Хайртай шүү.